335 дугаар анги. Донтой хөгшин. Чүфэн би чамайг гарцаагүй ер бусын гоцсуут гэж боддог болохоор чи өөртөө эргэлзэх хэрэггүй. Чиний авьяас бэлэг Ж Буфан бид хоёрыхоос хамаагүй илүү. Жилийн өмнө Ж Буфан бид хоёр үүслийн 7 дугаар төвшөнд байсан. Одоо бид хоёулаа үүслийн 9 дугаар төвшин ба парафаунд төвшөнд ороход ганц л алхам дутуу. Хүн бүрэл бид хоёрыг өдийн насан дээр ийм хүчтэй байгаа нь ер бусын гэлцдэг. Гэтэл чи бид хоёр нас ойролцоо байж жилийн өмнө чи үүслийн 1 дугаар төвшний хүчээр Ж Буфан бид хоёрын тэсэж чадаагүй энергийн даралтыг тэссэн. Тэр үед чи өөрөөсөө 6 төвшин илүү Ж Буфаныг ялсан. Тэр үеэс хойш ганцхан жилийн дотор чи үүслийн 1 дугаар төвшингээс үүслийн 9 дугаар төвшөнд орчихсон байна. Би чиний авьяас бэлгийг үнэхээр их биширч байна. Бидний үеийнхнээс чамтай харьцуулах хүн нэг ч байхгүй. Чүфэн тулааны төвшингээ далдлаагүй болохоор Гобо аль хэдийн түүнийг өөртөө нь адилхан төвшөнд орсныг мэдчихсэн. Тиймээс ч Чүфэний талаар ярьж байхдаа Гобогийн сэтгэл маш ихээр хөдөллөө. Түүний хүчээ ингэж хурдтай нэмсэн нь Гобог гүн цочролд оруулахын зэрэгцээ бишрэн санаа алдахад хүргэсэн юм. Гобо, сануулсанд баярлалаа. Чүфэн би чам шиг найзтайдаа баярлаж байна. Гобогийн үгийг сонссон Чүфэн баярлан инээмсэглэлээ. Чүфэн өөртөө бүрэн итгэлтэй ч гэлээ. Гобог өөрийн ингэж их хүлээн зөвшөөрдөг гэж тэр бодож ч байгаагүй. Гобо шиг авьяас бэлэгтэй хүмүүс маш бардан байдаг. Гэтэл Гобо өөрөө бахархахын оронд Чүфэнийг өөрөөс нь хүчрэхэг гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрөхин зэрэгцээ ертөнцийн сүнс бүлгмийн мэдээллийг түүнтэй хуваалцаж байгаа нь Чүфэнд ямар их итгэдгийг харуулж байсан юм. Тийм ч учраас Чүфэн түүнтэй найз болсондоо баярлаж байсан юм. Одоо Чүфэнд хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол сэтгэлээ уудалж болох жинхэнэ найз. Гобо өдөр бүрэл Чүфэний өрөөнд ирж сүнсний техник болон тулааны урлагийн талаар ярилцсан. Тэдний нөхөрлөл улмал додонсож олон зүйлсийн талаар ярилцдаг болов. Чүфэн тэр хэдийг ч туглан сууцгааж байхад сүн цуглаан эхэллээ. Шалгалтын дараа хэдэн 10 мянган хүмүүс алдарт тосгонд орж ирсэн байв. Тэд бүгд 9 нутгийн өнцөг булан бүрээс ирсэн ба ихэнх нь залуу үеийнхэн байлаа. Гэхдээ хэд хэдэн хөгшчүүд ч харагдав. Ямар ч насны хүн байсан хамаагүй тэд бүгд адилхан зоригтой байсан юм. Тэр нь алдарт тосгоны зохион байгуулж буй Сүн цуглаан. Өнөөдөр алдарт тосгоны гадаах хотод Сүн цуглаанд оролцох эрхийн шалгалт болно. Хараач, тэр нөгөө донтой Ванцян хөгшин биш үү? Тэр бас энд ирсэн байх та. Тэнгэр минь ийм алдартай ахмад Сүн цуглаанд ирж байна гэж юу? Хараа юм аа. Битгий тэнэгт тэр өгсөн ацаараа алдартай байдгийг. Тэр бол ичхнүүргүй хорон зүйлсээс өөр зүйл хийдгүү хүн. Ийм адгийн амтныг оруулаад алдарт тосгон юугаа боддог байна. Өөрсдийнхөө хүүхнүүдийг энэ адгуусаар бузралуулах гэж байгаа хэрэг босуу. Хүмүүсийн шууганыг сонссон Чүфэнч тэр зүг рүү ширтэн цагаан сарал үстэй намхан хөгшнийг олж харлаа. Хөгшин эр хүмүүсийн хараал доромжллыг тоосон ч шинжгүй инээмсэглэн өндөр тайзан дээрх алдарт тосгоны үзэсгэлэнтэй бүсгүүчүүдийг булан тохой үлдээлгүй ширтэж байлаа. Хүмүүс байна гэж тоосон ч шинжгүй хилээ гарган уруулаа долоох нь ёстой л хөгшин донтон шиг харагдаж байв. Гэхдээ тэр хөгшин ичхнүүргүй байсан ч гэлээ түүний тулааны хүч нь хэнийг ч айдас давтуулахар байсан юм. Тэр хөгшин Тэнгэрийн төвшний тулааны мастер байв. Гобо, тэр хөгшин хэн бэ? Яагаад ийм алдартай байгаа юм? Хүн бүрэл түүнийг мэддэг юм шиг байх юм? Гэж Чүфэн сонирхон асуулаа. Түүнийг Ванцян гэдэг юм. Хочин донтой хөгшин. Түүний хүсэл тачаал нь тэнгэрт тулсан хүчиндэгч. Бас тэр олон нутгаас зугтаж яв. Түүнийг эрен сурвалжилсан зургууд 9 нутгаар хаасайгүй тархсан байгаагаас гадна тэр тоо томшгүй олон эмэгтэйчүүдийг бузралсан. Гэж Гобо тайлбарллаа. Яаж ийм хүн алдарт тосгонд орж ирдэг байна? Гэд Чүфэн хүмүүс яагаад тэр хөгшнийг тэгж их үзэн ядаад байсныг ойлгов. Тэр хөгшин ёстой л тоо томшгүй олон нүгэл үлдсэн хүн байсан юм.
Тэр донтой хөгшин их ухаалаг. Тэр үзэгсэлэнтэй бүсгүүчүүдийг сонирхдогч гэлээ зиндаага мэддэг. Тэр яасан ч өөрөөсөө хүчрэхэг хүмүүсийн эмэгтэй рүү дайрахгүй. Тийм ч учраас тэр донтой хөгшин маш олон нүгэл үлдсэн. Гэхдээ тэр цэн нутагт гэмт хэрэг хийгээгүйгээс гадна алдарт тосгонтой өс хонзонгүй болохоор алдарт тосгон түүнийг оруулсан юм. Тэглээч алдарт тосгоны энэ суйн цуглааныг зохион байгуулж байгаа шалтгаан нь бусдын хүчээр мянган мангас уулын мангаслаг араатнуудыг устгах шүү дээ. Тэгэхээр Тэнгэрийн төвшний донтой хөгшнийг авахгүй байх шалтгаан байхгүй гэж Гобо тайлбарлав. Тийм байх нэ. Энэ суйн цуглаанд маш олон төрлийн хүмүүс ирсэн бололтой гэж Чүфэн өөрийн эрэхгүй санаа алдлаа. Суйн цуглаан түүний бодож байснаас улмал төвөгтэй болж байв. Удалгүй алдарт тосгоны настангууд гарч ирлээ. 5 настан гарч ирсэн ба бүгд Тэнгэрийн төвшнийх байв. Тэднийг ахалж байсан настан нь Тэнгэрийн 2 дугаар төвшний тулааны мастер байлаа. Хамгийн чухал нь тэр настан хэдэн 10 мянган хүмүүст суйн цуглаанд орох эрх авахын тулд яахыг хэлж өгсөн юм. Юуны өмнө би тосгоны ахлагчийн өмнөөс алдарт тосгоны суйн цуглаанд ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхний хүсэл зорилгыг бид хөндлөн суйн цуглаанд зориулан алдарт тосгоны хамгийн шилдэг 100 эмэгтэй сурагчдаа бэлдсэн байгаа. Тэд бүгд өөрсдийн гэсэн үзэгслэн гоотойгоос гадна бүгд үеийнхэн дундаасаа онцгойрч гарч ирсэн гоцсуутнууд. Тэдний давуу талыг нэг нэгээр нь дурдвал дуусахгүй зэ. Гэхдээ манай алдарт тосгоны суйн цуглаанд оролцож байгаа эмэгтэй сурагчид 9 нутгийн хамгийн шилдэг охид гэдгийг бадтай хэлье. Энэ ертөнцийн ямар ч ярих хүн тэдний үзэгслэн гоог эсэргүүцэж чадахгүй. Харин одоо тэд та нарыг хотын төв хаалган дээр хүлээж байгаа. Тэдэнд таалагдах эсэх болон үзэгслэн гоог өөрийн хүчээрээ авч сууж чадах эсэх чинь бүгд та нараас хамаарна. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 336 дугаар анги. Татгалзахын аргагүй шагнал. Хөгшин эрийг үгээ хэлж дуусахад газар доргиж газар доорох ертөнц рүү хөдөлдөг 2 үлэмжүүд гарч ирлээ. Энэ 2 хаалга та нарыг манай алдарт тосгоны хязгааргүй газар доорох ордон руу хүргэнэ. Та нар энэ үгээр ороод хязгааргүй газар доорох ордонд хүрэх юм бол суйн цуглаанд оролцох эрхтэй болж байна гэсэн үг. Энэ шалгалтанд маш олон хүмүүс оролцож байгаа болохоор шудраг байлгах үүднээс шалгалтыг 2 төвшөнд хуваасан байгаа. Эхнийх нь 18 настай парафаунд төвшний хүүхдүүдэд зориулсан. Нөгөөх нь 18 нас хүрээгүй үүслийн төвшний хүүхдүүдэд зориулсан байгаа. Энэ шалгалтыг давах юм бол суйн цуглаанд оролцох эрхтэй болж байна гэсэн үг. Бас 18 нас хүрээгүй мөртлөө үүслийн төвчний шалгалтыг амархан гэж бодож байгаа хүүхдүүд парафаунд төвчний шалгалтанд орж болно шүү. Гэхдээ 18 нас хүрчихсэн хүүхдүүд яасан ч үүслийн төвчний шалгалтанд орж болохгүй. Үүслийн төвчний ч бай, парафаунд төвчний ч бай, шалгалтанд 1-р байр эзэлсэн хүнийг ёр бусын шагнал хүлээж байгаа. Үүслийн төвчний шалгалтанд 1-р байр эзэлсэн хүнийг алдарт пайзаар шагнана. Алдарт пайцтай хүн манай алдарт тосгонд хамгийн дээд зэрэглэлийн үйлчилгээг хүртэхээс гадна алдарт тосгонд хүсснээрээ орж гарч болно. Алдарт пайзаас гадна 1000 ширхэг үүслийн бэлтгэл авна. Харин парафаунд төвчний шалгалтанд төрүүлсэн хүн алдарт пайз авахаас гадна 100000 ширхэг парафаунд бэлтгэл авна. Гэж менежер Настан чангаар зарлалаа. Юу? 100000 ширхэг парафаунд бэлтгэл гэсэн үг үү? Төвний үгийг сонссон хүмүүс гүн цочролд орцгоолоо. Гүбо хүртэл өөрийн эрэхгүй догдлон уруулаа 7 ингэж хэлв. Алдарт тосхон ч аргагүй л шилдэг бүлгэм юм аа. Ийм юм шагналд өгч байгааг бодоход нэлээд том юм болох шинжтэй. Тэнгэр минь 100000 ширхэг парафаунд бэлтгэл шагналд өгнө гэдэг. Хамгийн их цочирдсан хүн нь мэдээж Чүфэн байсан юм. 9 нутгийн хамгийн алслагдмал Азурэ нутгаас ирсэн тэр парафаунд бэлтгэл гэж юу байдгийг мэдэхгүй. Тэр Азурэ нутгийн хамгийн хүчрэхэг лингвин сургуулийг сүрүүлсэн ч гэлээ ширхэгч парафаунд бэлтгэл харж байгаагүй. Гэтэл алдарт тосхон 100000 ширхгийг шагналд өгч байна гэдэг. Ийм зүйлийг лингвин сургууль бүх зүйлээ шавхаатаж гүйцэлдүүлж чадахгүй.
Энэ бүхнээс харахтал Цэн нутгийн захирагч Алдарт Тосхон, Азурын нутгийн захирагч Лингүн сургууль хоёрын зөрүү асар их байсан юм. Алдарт Тосхоны хажууд Лингүн сургууль ёстой л хумхын тоос байв. Чүфэн 10,000 ширхэг парафаунд бэлдмэлтэй байхад чи амархан парафаунд төвшөнд ороод зогсохгүй, шууд парафаундын 2 дугаар төвшөнд орно. Гайхалтай. Хэрвээ чи парафаундын 2 дугаар төвшөнд орчих юм бол надаас нэг л төвшин доогуур болно. Миний хүчийг зээлэхгүйгээр чи парафаунд төвшин дотор дийлдэжгүй болно. Алдарт Тосхонд ирсэн нь зөв шийдвэр байжээ. Ганц Чүфэнч биш, Эгийг хүртэл маш ихээр догдлон хэллээ. 10,000 ширхэг парафаунд бэлдмэл сайхан сонсогдож байгаа ч гэлээ. Энд байгаа хэдэн 10,000 хүмүүсийн тал нь парафаунд төвшнийх. Дөвгүү аюун шиг хэдэн ч хүн байгаа юм блэ? Тэднээс гадна тэр донтой хөгшин Вансян байна. Тэнгэрийн төвшний хүн байхад нэгдүгээр байранд орох амаргүй л байх болов да. Гэж Чүфэн санаа алдан хэлснийхэн дараа шийдэмгий царай гарган ингэж хэллээ. Гэхдээ 10,000 ширхэг парафаунд бэлдэмлээс үнэхээр татгалзахын арга алга. Юу ч болсон бүх зүйлээ дайчилна. Нэгдүгээр байрын шагнал хонголын нөгөө үзүүрт байгаа. Шалгалтыг төрүүлж давсан хүн шагналаа авах болно. Та нарт гэж сануулхад хязгааргүй газар доорх ордон бол манай Алдарт Тосхоны Ахмад үеийнхний хэдэн зуун жилийн турш бүтээсэн зүйл. Асар өргөн уудмаас гадна маш их аюултай гэдгийг анхааруулъя. Дотогш орсны дараа хангалттай хөжхүү бол амиач алдах магадлалтай гэдгийг битгий мартаарай. Эрсдлээс айж явгаа бол дотогш орохгүй байсан нь дээр. Үгүй бол үхэл амьдралыг чинь ховь тавилан л хариуцна. Хязгааргүй газар доорх ордонд амиа алдах юм бол Алдарт Тосхон хариуцахгүй. Шалгалтын хугацаа 10 цаг. 10 цагийн дараа хонголын нөгөө үзүүрт хүрсэн хүмүүс суйн цуглаанд орох эрхээ авч чадаагүй нь хасагдана. За, олон юм яриад яхав. 2 алдарт пайз хэний гарт очихыг харцгаая. Менежер Настанг үгээ хэлж дуусвуу үгүй юу хэдэн 10,000 хүмүүс газар доорх ордны зүг хөдөлж 2 хонгол руу хуваагдан орж байв. 2 хонголын үүдэнд ер бусын сүнсний тойрог байсан ба тэр сүнсний тойрог нь хүний насыг тогтоох чадвартай. Үмэнийг далимдуулан 18 хүрчгсэн хүмүүс өөслийн төвшний хаалга руу орохыг завдах үед үл харагдах сүнсний тойрог тэдний замыг хааж байлаа. Тэдгээр хүмүүсийг харсан Алдарт Тосхоныхан шууд тосгоноосоо хөөн гаргасан юм. Өө, Азурын нутгийн хөөсөн мантуу Чүфэн үү? Чамайг хүртэл энд ирнэ гэж бодсонгүй шүү. Хизээч авч чадахгүй юмныхан төлөө ирж л байдаг. Гэнэт час хийсэн танил хоолой сонсогдлоо. Тэр зүг рүү харвал Жэовгийн Жэбуфан байв. Жэбуфан Губотой адилхан үүслийн 9-р төвшөнд орчихсон байсан ба түүний хойно Жэовгийн парафаунд төвшнийх нь дагаж байлаа. Хий юм бол гэсэн чинь Азурын сүнс цамхагт надаас өгтлээ айж байсан хог шар байж штэ. Гэж Чүфэн бардам гэгч нь хэллээ. Инээдтэй юм. Чи намайг Азурын сүнс цамхгийн энергийн даралтын ачаар л ялсан биз дээ. Одоо Азурын сүнс цамхгийн гадна тэгж чадах юм уу? Харах уу? Гэж Чүфэн айсан шинжгүй хэллээ. Түүний хойно Губо болон ертөнцийн сүнс бүлгэмийнхэн байсан юм. Тэглээж Чүфэн одоогийн хүчээрээ Жэбуфан бэтгийх л хойноогаа парафаунд төвшний хүмүүсийг ч ядах юмгүй гөвөх чадалтай. Болж байна. Би чамайг дотор хүлээж бай. Чаддгийн бол ирээрээ. Гэд Жэбуфан бусадтайгаа цуг хонгол руу орох үед түүний хойно байсан хүмүүс Чүфэн рүү хүйтнэр ширтлээ. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.